Мөнгөн өрөнгийн модулын тайлан бэлтгэхийн тулд мөнгөн өрөнгийн модулын тайлан гэсэн хэсгийг задлж тайлан авах боломжтой. Энэ хэсэг тухайн хэрэглэгчийн хамгийн их ашигладаг 5 тайлан дээд хэсэгт нь харагдана. Бусад тайлан гэсэн хэсэгтээр дарж олон төрлийн тайлан авах боломжтой. Жишээ болгон Casio Nerve-ийн тайлан бэлтгэж харуулъя. Casio Nerve-ийн тайлан нэрэн дээр дарахад Casio Nerve-ийн тайлангийн шүүлтийн нөхцөл гарч ирнэ. Тайлан бэлтгэх огноогоо тохируулж өгнө. Нерв гэсэн хэсэгт тайлан бэлтгэх нервийг тухайн бүх сонголт, бүлэг, сегмент, нэрээр гих мэтээр шүүлтийн нөхцлүүдийг ашиглан тайлан авч болно. Жишээ болгон төгөргийн каст дээр тайлан авч харуулъя. Diamond системийн тайлангууд нь сангийн амнаас батлсан тушаал загварын дагуу бэлтгэгдэж байдаг. Тайлангийн хүснэгтийн дээд хэсэгт огноо, баримтын дугаар, хүүлгээний утга, орлого зарлагын дүн, үлдэгдэл, мөнгө тушаагч гэх мэт мэдээллүүд харагдана. Тайлангийн хөл хэсэгт нэгтлэн бодогч болон мөнгөний нервийн гарын үсгийн талбар харагдана. Тайлангийн цонхны дээд хэсэгт барилах хэрэгслүүдийг тайлбарлая. Параметр энэ товчийг дарснаар тухайн тайлангийн шүүлтийн нөхцөлийг гаргаж ирээд засаж өөрчлөх боломжтой. Бүлэг энэ товчны тусламжтайгаар тухайн тайлангийн бүлгэлж байгаа мэдээллийг эренблэх болон ашиглах хэсгийг тохируулж болно. Хуудасны тохиргоо энэ товчны тусламжтайгаар тухайн хуудасны байрлал болон фонтын хэмжээ, фонтын хэлбэр зэргийг тохируулах боломжтой. Жагсаалт энэ товчны тусламжтайгаар тухайн тайлангийн мэдээллийг жагсаалт хэлбэрээр харуулах бөгөөд эндээс хайж байгаа мэдээллээ бичгэд хайлтын талбар дээр бичигдсэн мэдээлэл нь шар өнгөөр будагдаж харагдана. Мөн эндээс Excel руу хөрвүүлэх болон хэвлэх боломжтой. Бүлэглэл энэ товчон дээр дарахад дэлгэцний зүүн тал бүлэглэлийн талбар гарах бөгөөд бүлэглэлийн талбарын нэр дээр дарахад курсор шилжиж харагдана. Хэвлэх товчны тусламжтайгаар тайланг шууд хэвлэх боломжтой. Бэлтгэсэн тайлангаа шаардлагатай форматын файлууд руу хөрвүүлэн ашиглах боломжтой.